Тэр Монголын үндэсний худлаа ажилуулгын танхим 21 аймагт салбартайгаар бизнесийн хамгийн өргөн төлөөллийн эндэр болдог. Тэгэхээр Монголын бизнес эрхлэгчдийн өнөөгийн байдал ялангуяа хамгийн их гомдолдог гэж ярьдаг татварын хуулийн шинжилэл бодит дэмжлэг болж чадах хэсэг талаар одоо 50000 гаруй гишүүнтэй танхимын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнж хувийн эмчлийн хувьд яг ямар хуу санаа бодолтой байгаа талаар хэнхүү баримжааг авахар өнөөдөр бид Монголын үндэсний худлаа ажилуулгын танхимын тэргүүн Хавгжив эрхэмтэй уулзаж байна. Студид автоморлоо. За баярлалаа танд үзэгчдээ өнөөдрийн мэнд хүргье. Бас сарчны мэнд хүргье. 25 он гараад 26 одоо бараг одоо эхний 2 сар нь дуусч байна. Хараад үзэхлээр яг та эхний одоо энэ оны өнгийг яаж харж байна. Яг тэгэхээр энэ жилийн үед бол за нэгдүгээрт сонгуулийн өмнөх жил болох юм. Хоёрдугаарт маш их одоо анхаарал татсан гэмээр эсвэл хүлээлт үүсгэсэн гэмээр олон хуулийн төслүүд бас хэлцэгдэхээр. Тэгэхээр энэ оны өмнгийг та яаж харж байна? Ер нь бол 2026 гарч байгаа маань мэдээж эхний 2 сар буюу 25 оны төгсгөлийн статистик өчтөрөөс аль бисны гарцсан байгаа. Одоо чинь дотоодны бүтээгдэхүүн 6.8% өслөө гэдэг. Энэ хамгийн том өсөлттэй улсын нэг болсон. Гэхдээ бас өнгөрч байгаа 25 он болвол манай энэ өсөлт бол цэвэр манай бизнесмэнүүд ажил хэрэгч хүмүүс малчтын маань цэвэр хөдөлмөрийн үр дүн байна. Өнгөрсөн жилийн бараг 7-8 сард төр зэсэг бахан бүжиглээ шүү дээ. Хэрүүлээгээл бахан сандал ширээгээ солилцол бизнес бол явдгаар явж байгаа. Ялангуяа сая өсөлтөнд бол барилгын салбар, үйлчлэгээний салбар, хөдөө аж ахуйн салбарууд бол нэлээ зүйлс. Тэгэхээр 25 оныг бол бид нар ажиллаа сайн хийсэн байна гэсэн үг. Одоо энэ тоонуудын маань бол дарга нар бүгд янз бүрээр бариа явж байгаа. Гэхдээ гүйцэтгэгч нар бол бизнесмэнүүд. Мэдээж 25 онд бол энэ оны намар их чухал юмнууд хийгдвээс энэ бол татварын багц хуулиуд байсан. Нийгмийн даатгалын хууль. Ялангуяа оюун эрдэнэ ерөнхий сайд бол 24 оны төгсөлийн 25 оны эхэн дээр бол энэ хоёр системийн өөрчлөлтийг хийнэ гэдэг. Тэгээ өнгөрсөн жил бол бараг 2 сарын хугацаанд маш олон хилцүүлгүүд явагдаж одоо чинь татвар дээр хичээл 250,000 гаруй санал авсан, 100 гаруй мянган саналаа хийсэн. Гэх мэтлэнгээр бүх датаг цуглуулад сангийн амьдрал ботсон байсан. Тэгэхдээ тэр хууль бол баталж чадаагүй хууль да. Ганцхан нөтийн хууль нэг л заалтыг 26-ны 10 сараас хэрэгжүүлэх гэж орсон. Бусдаар бол хуучнаар байгаа. Одоо бол 26-ны энэ хавар бол саяын бүх боогдсон хуулиуд бол явнаа. Ялангуяа татварын багцуд, нийгмийн шимтгэлийн хууль, хөрөнгө оруулалтын хууль, эдийн засгийн эрхчлөөний хууль, дээр нь арилжааны хууль, бас манай танхимын хууль орж ирж байгаа. Тэр 3 удаагийн орлого өмнө 2 удаа ороод унсан байгаа. Тэгээ одоо энэ 3 дээр бол би батлагдах болов уу гэж найдаж байна. Энд маань өөрөө тийм бас шаардлага гарч чадаа. 95 онд бол бид нар анх танхимын хуулиа батлаад одоо бараг 31 жил 30 гаруй жил болж байна. Энэ хууль маань бол тухайн үед өөргөө сайн гүйцэтгсэн. Одоо бол дараагийн шатанд орох асуудал гарч ирж байгаа. Ягаад гэвэл энэ эдийн засгийг бол сая ялангуяа хаврын энэ улс төрийн бужигнаанаас бол нэг том юм ойлгосон. Ер нь бизнесээр явъя. Эдийн засаг нь улс төрөөр явъя. Бид нар холилдсон, сүлэлцсэн хагас мафийн ч юм уу хагас одоо юм энэ бол дандаа дампуурл руу авчихдээ юм байна. Тэгэхдээ бол хамгийн гол нь одоо энэ сая энэ гарч ирсэн шинэ засгийн газар ерөнхий сайд их хурлын даргад нар манай тангил маш олон зөвшөөрлүүдийг өгье гэж байгаа. Зөвшөөрлийн хуулиар өгье. Тэгээд бүхэл бизнес хийдэг бодолцоог бизнесийн байгууллагад нь өгье. Тэгэхдээ бол бид нар бас буцаагаад тэр их бололцоо буюу боломжийг авахын тулд манай институт өөрөө бас институт болсон байх хэрэгтэй. Тэгээ манай танхимын хуулийн дээр бол гол өөрчлөлтүүд бол ер нь бас нэг төшөө чемберүүд болох юм. Одоо салбар хөдөө аж ахуйн чембер ч гэдэг юм уу, уул уурхайн чембер ч гэдэг юм уу. Тэгээд энэ дээр нэгдсэн чемберүүдийн нэгдэл болоод тэгээд одоо чинь уул уурхайн чембер дээр бол тэр чемберээр дамжуулж болвол тэн дээр уул уурхайн төрийн бусуудыг нэгтгэх. Тэгээд тэндээсээ дамжуулж тэр салбартай холбоотой хууль эрх зүйн асуудлыг дамжуулж төртөө харьцдаг. Нэг тиймэрхүү системийг өмнө нь хийцмээс тэгээ энийг батлуулж чадахгүй яваад байгаа. Энэ маань бол хаврын чуулганы батлагдах байхаа гэж найч. Ялангуяа бид нар бол нөөтөлөгч эхний тохиолдолд 50,000 аж ахуйн нэгжээ бол өөрсдөн дээр нэгтгэж авъя гэж байгаа. Одоо нийтдээ 220,000 компани бүртгэлээс нөөтөлөгч 50,000. Тэгээ бид нар энэ том макро массаараа тэгээ бодлогодоо яг эдийн засглаас харьцдаг бай гэж. Ер нь бол манайх 90 оноос хойш бол 27,000 төрлийн бас байгууллагуудад бүртгэлтэй байгаа шүү дээ. Энэ чинь 26,900 баг хувь хүн дээрээ байж байгаа институт болж чадаагүй.
Ер нь бол энэ төрийн бусыг энэ өсөж өмдөөлгийг хөгжих бололцоог манайх ер нь нэг жоохон хойр хаалттай байгаад идэв. Одоо энэ дээр бол уг нь бол арчилсан нийгмийн хамгийн гол юм бол энэ төрийн бус байгууллагуудын институт хэлбэрт очиж чадах тусмаа төрийн гаргаж байгаа бодлого шийдвэрт нөлөөлнө, харилцан зөв шийдвэрүүд гарах процесс гэдэг. Нэгэсэндээ төрийн бус байгууллага нэртэй бахан стартап компаниуд байгаа гэсэн үг үү? Ер нь стартапч болж одоо 27 мянган жиг дотор тэгээ зарим нь бол одоо нэг хүн дээр 30 жил болсон төрийн бусч байгаа. Тэр хүн өөрийнх нь өмч гэдээ ойлгоцсон. Эсвэл тэр хүн байж ивэл тэр нь жоохон явдаг, жоохон идэвхтэй бол явдаг. Идэвхгүй бол зогсчдаг юм аа. Ачаа одоо манай танхим бол анх 97 онд худалдааны яамны харьяа хилцс байсан. Тэгээ 95 онд Хойд Батгад анх 12 гуруулал гарч ирсэн. Одоо 100 гаруй хүн ажиллаж байгаа том институтийн хэлбэрт очсон. Тэгээд хүнээс үл хамаарч явдаг тим системийг бас бий болгосон байгаа. Энэ бас манай давуу тал л да. Татврын шин яригдж байгаа хуулийн дээр хүлээлт юу нь ямар хөө байгаа. Сүүлийн хэдэн жилийн туршид бол дөрвтэй шинжил хийгээгүй. Одоо нөгөө нэг талаасаа мейкап, одоо нөгөө талаасаа ингээд нөгөө пудрдэл яваад байсан болохоос биш. Яг үндсэн шинжил бол ерөөсөө аль талаа бодож ирдэг гэсэн. Хүлээлт юу нэг ямар. Ер нь бол 90 оноос хойш татврын систем 4 удаа өөрчлөгдсөн шүү. Одоо жисрога 95-50% татвар бол 4.4 татвар гэл 2008 онд тавал санаж байгаа таныг ажлын гараагаа эхэлчихэж бид нар тэрийг яриа явж байлаа шүү дээ. Дараа нь бол тэр 15 оны эдийн засгийн тод байдлын хуулийн дараах реформ. Сүүлийнх бол энэ 20 онд болвол харьцангуй гайгүй ихсэн. Гэтэ манай татвар дээр гол асуудал юу гэвэл хуулийн тоон гайгүй байхаас гадна процессыг алдаг байдаг. Одоо чинь би татвар дээр нөтийг амнат 2-ыг мөнгөн суурьнд оруулъя гэж ялангуяа нөтөр бол би 2005 оноос хойш яваа. Сангийн амтад дандаа мөргөлддөг. Тэд нар маань нэгтлэн бод бүртгэлийн аккурэсээр хүчээр ингэж аваад. Гэтэ энэ маань одоо чинь нөтийн хуулинд засраад орцсон байгаа. Юу гэвэл одоо нөтийн тайланг сар болгон биш удирлаар гаргадаг. Энэ сар болгон гаргана гэдэг чинь орж ирээгүй орлогынхоо төлөө татврын хий бичил бичүүлээ. Тэгээд тэрэнд өнгөрсөн жилийн татврын нөтийн орлогчл одоо нөтийн татвар чинь баг 2 их найдын алдагталтай байгаа шүү дээ. Энэ юу гэвэл компаниуд төр процессын алданд ороод идэг. Нөгөө талаас бол одоо энэ нөтийн хуулиар болж байгаа гайл дээр нөт авахыг зогсоож байгаа. Гайл дээр бол шүн гайлын халдварыг аваад нэмэгц зөрт халдварын бол цаад татврынхаа байгуул сарын дараа ч юм уу зарим тогтмол аж ахуйн 2-3 сарын дараа өгөхөрдийн механизмууд орж ирж байна. Нэг зүйлийг тодруулж асууя. 26 жилийн туршид 4 удаагийн өөрчлөлт хийгдсэн. Тэгээд юу нь яагаад гомдол тасардаггүй? Яагаад гэвэл яг нэрэнд бол 2008 оноос хойш ихний нэг өршөөлөл гарсан шүү дээ. Тэр хоорондох жил бид нэр хуулиар явах нь бага байсан. Нэг тухайд баг компаниудын 99% нь хоёр тайлантай байсан. Энийг яагаад ийшээ оруулсан шалтгаан гэвэл 97 онд нөө нэмэгцөрт галбитрын хууль батлагдсан. Тухайд худалдааны хуулийг солиод хийсэн. Тэгэд 10 сая гэж нэг гайтай тоо оруулаад ирсэн. 10 саятай орлоготой аж ахуйн гэж бол нөөтөлөгч болно гэдэг. Тэгээ бүгд нэг 10 сая доогоороос бултах гэсээр байгаад 100 компанитай хүртэл хүн байлаа шүү дээ. Баахан 10 сая. Энэ бол Монголын компаниудыг жижигрүүлсэн, хуурамч тайлан баланс руу түлхэн оруулсан амжигтай идэвсэн байхгүй. Тэгээ энэ маань сая 16 он жоохон засагдлаа шүү дээ. Нөөтийн шинэ хуулиар нөөтийн буцаалт аваад бүгд бүртгэлд ороод одоо чинь 16 онд эхлэхэд бид нар 1600 кассын машинтай байсан. Одоо өнөөдөр 350 мянган цэг дээр нөөт хэвлэж байна, бэлтгэж байна. Энэ 250 мянган пост машинууд байна. Нэгсэндээ сүүлийн 10 жилийн татврын өсөлт байнга нэмэгтэй гараад байгаа шүү дээ. Энэ жил одоо 10% нэмэгтэй. Энэ бол нийт иргэд маань 3.6 сая иргэд маань баримт аваад тэнгээр татврын орлогыг нэмэгдүүлдэг. Цаагаар нь өөр сайн систем явсан. Энэ бол манай татврын институт кейсийн өмнө бид нар технологи оруулж ирсэн. Энийн дээр хувийн компаниуд ба төр ялангуяа хувийн компаниуд 500 тэрбум төгрөг зарцуулсан байдаг шүү дээ. Одоо энэ кассын машин авах, шилэн кабель тавих, программаа солих гэдэг. Тэгээ хамтын өвчөөрөө бид нар 520 тэрбумаар ийм том системийг бий болсон. Одоо энэ big data шүү дээ. Одоо ялангуяа нөөтийн бол жилдээ 1 тэрбум толгойн хэвлэж байна. Хойдолд нь 180 их найд төгрөг тэмдэглэгдэж байна. Манай дотоодны бүтээл одоо саяхан гүйцэтгэх 80 их найд шүү дээ. Тэгэхээр энэ давхарцсан байгаа. Ер нь бол бид нар энийг дагаад манай банкны систем маань маш хөгжиж чадсан. Одоо нөөт гарсны дараа. Тэгээд төр хувь хөнгөл олттой байгаа. Гэхдээ энийг сайжруулах юм бас байгаа. Энэ дараагийн түвшинд аваач. Энэ бол дараагийн түвшнүүд biz одоо нөөтийг мөнгөн суурьнд оруулах. Мөнгө нь орсон үед тэр татврыг тооцно. Яг үүнтэй адилхан амнот гэж байгаа. Энэ хоёр татврыг яагаад би мөнгөн суурьнд гэж яриад байдгүй. Энэ хоёр өөрөө орлогоноос шууд татдаг маш харигс татвар гэхгүй. Орлого 100 сая пат гэл 9 сая шууд шилжүүл.
өгдөөг. Тэр зэн Хэсэг хугацааны дараа бас завсарлаад ярилцлага өргөжүүлнэ. Гэхдээ тэрнээс өмнө асуух гэдэг юм нэвхлээ. За одоо ингээд татварын хуулийн өөрчлөлт одоо хүлээгдэж байна. Тэгэхээр энэ дээр бол мэдээж бизнесийн байгууллагуудын төлөөлөл хамгийн өргөн төлөөлөлд утгаараа удаа ажилтны тагмал саналаа өгөөд явж байгаа. Хүлээлт ер нь яг бодиттой юу юм бэ? Дахиад л нэг 5 дахь өөрчлөлт болох юм уу? Эсвэл өмнөх алдаануудад цэг тавьж зассан ийм татварын хууль болж чадна. Би бол концепцийн хувьд бол фисапрогоор гэж. Нэгсэндээ татварын тодорхойлолт бидээс ойлгох хэрэгтэй. Улс байвал татвар байна, татвар байвал улс байдаг. Түүнээс төр байдаг гэж чинь буруу орчуулах. Нэг хоёрт нь бол бидний өмнө юун дээр бол хов хүн иргэн аж ахуйн нэгжтэй бол маш реформууд хийгдээд байгаас. А нөгөө талаасаа татварын институт байгуулга нь одоо өөрчлөх хэрэгтэй. Одоо чинь ингээд нөөтийн сайн систем ажилласан тэнд 40 программист залуучууд хийж байгаа шүү дээ. Энэ 40 дээр дахиад бараг нэг 100 татварын байсаг гэж багтал манай улсын бүх татвар хангалттай байхгүй. Тэнд 1600 1200 ажиллах ямар шаардлага байхгүй. Нэгдүгээр. Хоёрт нь нэгэнтээ орчин үеийн технологи хэрэглээ bis иргэн сайн дураа татвар өгж заавалчгүй цагдаа хүчний байгуулж тийм нөө одоо тавал 20 жилийн өмнөх манай татварын байгууллага бол юу одоогийн АТГ амар хүчрхэг хүнийг дарамтлсан, боомлсон тийм аимшигтай байгууллага одоо өнөөдөр их иргэнлэг болж байгаа нэг асуудал нь. А нөгөө талаас бид нар одоо татвар дээр том реформ хийхэд бол татварын шүүхтэй болох хэрэгтэй. Одоо захиргааны иргэн шүүхтэр очиж шүү дээ. Тэгэхээр бид нар татварын шүүхтэй болно гэдэг нь одоо шударгаар юмаа шийдвэрлэхийн тулд мэрэгжлийн шүүгчтэй байх хэрэгтэй. Ядаж захиргааны иргэн шүүх би одоо татварын шүүх ажиллах юм бол шүүгч нөөрөө доотлол нэг магистр цолтой санхүү эдийн засгийн. А тэрийг прокурор одоо прокурор дээр зөрчлийн хуулиар бол 66 прокурор бүх 2 сая зөрчлийг хянаж байгаа шүү дээ. Жилд болж байгаа. Тэгэхээр тэр прокурор өөрөө санхүү эдийн засгийн доотлол магистр хүн байх хэрэгтэй. Хэрэг бүртгэл авч байгаа хүн доотлол бакалаврч гэдэг юм уу. Одоо энэ эрх зүйн сургуулиуд бол энэ ялангуяа татварын эрх зүйн нэгтлэн бодох санхүүгийн эрх зүй үзэж байгаа. Тэр оюутан болгон доотлол макро микро эдийн засгийн нэг 10 цагийн кредит авсан байх хэрэгтэй. Гэх мэтлэнгээр бид нар мэрэгжлийн улсуудаар нөгөө системээ мэрэгшүүлэхгүй бол одоо мэрэгжлийн биш улсууд. Тэгээд бидний шүүдэг. За хамгийн том сэдв бол яхахгүй нөөт гэж байгаа. Гомдол тасардаггүй, шин санаач тасардаггүй, дэлхийн энд тэгдэг юм байна, тэнд ингэдэг юм байна гэдэг одоо аман инновац тасардаггүй гэх юм уу да. Яг нөөт дээр ер нь одоо хамгийн их асуудал үүсгэж байгаа зүйл нь яг юу гэдэг юм бүх асуудлын цэгийг нь олж хатгсан зүйл шийдлээ. Энийг яаж хийдэг? Тухайд сайхан бэлгийн засгийн газар үед батлагдаад 16-наас хэрэгжсэн. Манай иргэд маань бол нөөтөө 20% буцааж авч идэв. Нэг их 1-р буцааж авч байгаа шүү дээ. Гэтэ энэгээр бол буцаагаад нөгөө нэг тэр 1 тэрбум толооны тусламжтайгаар манай төсвийн орлого тасралтгүй 10 жил авч дандаа өсөлт. Энэ бол том гавьяа гэсэн. Тэгтээ нөгөө талаас бол энэ процессын алдаанууд одоо хүртэл байгаад байна. Чинь одоо нөөтийн мөнгөн суурьнд оруулаагүй сар болгон тайлаа авдагс болоод чинь одоо 1.1 тэрбумын орлого оны сарын сүл бичлээ маргааш нь тэрнийхээ одоо 100 сая ч юм уу төлөх хэрэгтэй. Гэтэл нөгөө орлого орж ирэх байдаг. Ялангуяа манай үйлдвэрлэгч үйлдвэрийн энэ зовлон гих мэдэрдэг ялангуяа барилгын салбарын ч гэсэн юм нь бүтээгүй мөнгө нь орж ирээгүй байтал тэгээ сар болгоно. Энэ буцаагаад энэ компаниудыг татварын хөрөнд оруулж байгаа байхгүй. Өнгөрсөн жилийн 2 их найдын нөөтийн өр гэдэг бол ерөөсөө энэ процесс ялтаа. Одоо энэ реформ дээр бол ерөөсөө энэ алтаагаал засъя гэж байгаа. Ягаад бол бидээс бид инфляциас болоод чинь өндөр татвар төлөгч болчдөг. Одоо 6 тэрбумаас дээш 25-ын татвартай шүү дээ. Гэтэл сая сүүлийн 20 оноос 5 жилийн хугацаанд өнөөдөр 12 тэрбум ч тэр үеийн 6 тэрбумтай харьцуулахгүй. Гэтэл инфляциас болоо 25-ын татвар руу ордог. Тэр тоонуудыг бас өөрчдөг. Ер нь дотор нь бол ер нь татвар хуулийн бодит тоо их нь өөр их аюултай. Уг нь томьёо хийх хэрэгтэй байхгүй. Бид нар инфляцтай уялдаж яаж 2 жил нэг удаа өөрөө автоматар хөдөлдөг те. Татварын бос тоонууд гэх мэтлийн байх хэрэгтэй. Нөгөө талаас бол хэрвээ бид нар энэ сайхан дата цуглуулчаад өнөөдөр 180 их найдад тэмлэнийг энэ датаг яах гэж цуглуулсан. Энэ бол өөрөө юмыг шинжлэх гэж. Одоо чинь гайл татвар хоёр яагаасаа одоо сүүлийн 5 жил холбогдож чадахгүй нэг хоёр институт хоорондоо нийлэхгүй байгаад. Гэтэл яг энэ нэг зоосны хоёр тал байхгүй. Одоо гайл дээр нөөт авах болол эхлэхдээ гайл дээр авилга байхгүй болно. Бизнес хурд маш сайжирна. Эхний 1-2-3 сарын жоохон татвар байж магадгүй дараа нь бол орлого нэмэгдээд ирнэ. Тэгэхээр ийм том реформ юм хийж байна. Нэгдүгээр хоёрт нь бол бизнесийн 16 оны өөрчлөлт бол дэлхийд хийх гайхамшигт инновац юм шүү.
иргэдтэй 20% өгдөг бас сүүл барьцыг хийх гэж оролцсон бус газар байхгүй шүү дээ. Яг суглаа Монголоо бол байдаг. Бид нар суглаа юу хоёр хоёуланг нийцсэн тэг үр дүн гарцсан. Тийм учраас энэ олдоо сайш нь хөгжүүлье. Гэтэл бид нар тухайд зах ч юм уу үйлчлэг одоо бол шинэ нөөтийн хуулиар юу гэж байгаа гэхээр чинь зах дээр банкны карт уншуулсанд бол түүнийг нөөтөд бараа гэж тооцно. Тэгээ шууд тэр баримт нь өөрөө баримтлалаа явуулчихсан. Тэгээ нэг нөгөө татвар төлдөггүй хар хэсгийг улам цагаан болгоход тийш хандж байгаа хандлага байгаа шүү. Одоо чинь хөдөө аж ахуйд бид нар бас үздэг шүү. Зарим нэг махс үг чөлөөлдөг нөөтөөс. Гэтэл нөгөө малчин дээр тэр хөнгөлт нь очдөг. Голын үйлчлэгийн дунднаа голсууд бас дутуу баримт өгдөг ч юм. Ийм юм бол гайгүй болохоор бүгд богдоод хийцсэн байна. Одоо бол би хүсэж байгаа юм бол энэ засгийн газар одоо хүлээн авцсан бэлэн болсон хуулиудаа даруйхан батлаад өгөхгүй. Бид нар 27 оноос л эхлэв шүү дээ. Одоо 26 татвар хуулиуд мэдээж эхлэхгүй. Дээр нь бол одоо хамгийн том манай ажил олгогч буй бизнесүүд их зовоодог юм бол нийгмийн даатгал. Манай нийгмийн даатгал харин сая 30 жилийн хугацаанд нэг ч солигддог. Философийн ч үе, системийн ч үе. Тэгээ одоо ажил олгогч болгоны маш том зовлон бол нийгмийн даатгалын өр. Компаниуд бол одоо чинь аж ахуйн нэгжүүч яг нэрэндээ аж ахуйн нэгж орлогод 20 оноос хойш 1% төлдөг болсон ш 90% буцааж явж байгаа шүү дээ. Одоо манай нийт аж ахуйн нэгж 1.5 тэрбумаас доош орлоготой тухайн татврын 90% буцааж авч байгаа. Тэгэхээр тэнц гомдлохгүй байгааз иргэд маань 20% буцааж авч байгаа шүү нөөтэй. Тэгэхэд аж ахуйн 90% буцааж явна. Гэтэл гол аюул нь одоо нийгмийн даатгал. Энэ системийг бид нар одоо л өөрчилж чадахгүй бол нэгдүгээр энэ систем өөрөө социализмаар байгаа. Хоёрдугаар маш өрийн өртөө байгаа 1.9 их нийт. Хэрвээ бид нар одоо баялагын санд мөнгө л байх юм бол нэг удаа цэнгэлж өгөөд системийн хувь дээр болно. Чинь хамгийн наацхан одоо чинь эрүүл мэндийн даатгалыг иргэн хүн өөрөө төлдөг байх хэрэгтэй. Тэр компанид ямар ч хамаагүй асуудал байхгүй. Компани бол төлөхгүй байх хэрэгтэй. Зөвхөн бизнестэй холбоотой даатгалаа. Гэх мэтлэнгээр бид нар энэ одоо нэг 6-7 төрлийн даатгал ба. Татварч нэг 17 гэж ярьдаг. Дэлхий дээр байдаг бүх юмыг хогийн сав шиг авчиж цуглуулчаад хооронд гуйлдаа холбоо логин хийж чадахгүй энэ өөрөө бизнес дээр гай болдог байхгүй. Одоо манай даатгалыг тийм асуудалд орж байгаа. За их баярлалаа. Тэгэхээр энэ хүрээд ярилцлаганд мишээ мэдээж маш олон сэдв байгаа. Гол мессеж бол ойлгомжтой. Хуулиа хурдан батлаад тэрүүгээр процессын алдааг хавар реформ хийж шүү. Энэ 5-6 хуулийг баталж чадах юм бол бид нар бас их том өөрчлөлт рүү орж байгаа гэсэн үг тийм. За их баярлалаа. Бидэнтэй үндэсний худлаа ажилтны нийгмийн ерөнхийлөгч Лавж Өвөрхөн ярилцлаа.